За бай. Амжилт. Та хоёр шалгуулахгүй юу? 1 2. Сайн уу хоёроо? Мөнгөн шагналтай асуултанд хариулах уу? No? Come on. Хүмүүс ямар ичимхий юм бэ те? За би танд англи хэлээр хэлц үгнүүдийг хэлж өгнө. Хэлц үг үү? Тийм. Та зөв орчуулах болгондоо 5,000 төгрөг хожно. За. За эхнийх нь speak of the devil. Devil гэж юу гэсэн үг вэ? Devil. Devil. За чөтгөрийг дурсаар гэсэн үг. Devil гэж чөтгөр. За let's call it a day. Үүнийг өдөр гэж дуудъя. Юу гэсэн үг юм бол? Яриагаа дуусгахыг сууддаг. За octolearn гэж сонсчихсон уу? Сургалтын төв, англи хэлний сургалтын төв. За тэгвэл та дагдаг уу? За харъя шалгая. Дагдаг юм байна. За тэгвэл та дагаад шагналах уу? За дагагтаа. За follow. За. Тэгээд та манай апыг татах юм бол бүр экстра шагналтай шүү. За та дагаад бас татсан учраас танд 20,000 төгрөг гэж хэлье. За баярлалаа. За баярлалаа. Англи хэлээ сайн сураарай. За баярлалаа. Сайн байцгаана уу? Амархан асуултанд хариулаад мөнгөн шагнал очих. За хин шалгуулах гэж байна. Та хоёр. Бид хоёр ингээл. Та гурав. Бид гурав ингээл. За төрүүлж хариулсан 5k хожно. Break a leg. Амжилт. Юу н амжилт гэсэн үг ингээл. За энэ хамгийн түрүүнд хэллээ. Нэр нэмлээ? Мөнхтөр. Мөнхтөр 5k хожсон. За. Address the elephant in the room. Энэ өрөөнд байгаа асуудлыг яриа гэсэн үг. Маш төхөж байна. Address the elephant in the room. Ер нь бол энэ байгаа нөхцөл байдлыг яриа гэсэн үг. Битгий тоохгүй өөр юм яриад да тий. Гол асуудлаа ярий. Тэгээ гол асуудал. За. Мянха 5k. За сүүлийнх. Once in a blue moon. Once in a blue moon. Гэсэн үг. Ховор гэсэн үг. За мянха 2 10k 5k 0k. Юу н англи хэлний төвшин хэрвээ. Мянха бол дайггүй байна тий. За эхний 5k. Дараагийн 5k. За. Бас нэг 5k. Тэ спортоос асууж бас асуудаг байна. Тий, манайх болохоор англи хэлний сургалтын төв байгаа, бас англи хэлний application байгаа. Тэр нь Octolearn гэдэг. Octo 8 гэдэг octo. Тэгээд learn. Тэрнийг дагаараа тэгээд application-ыг татаараа хэрвээ application аль хэдийн татсан байгаад харуулах юм бол шууд 50k очих боломжтой байсан шүү. Окей? За. За бай. Амжилт. Та хоёр шалгуулахгүй юу? Build a good habit anywhere, anytime. Octolearn.